Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуул тугай. Монголын нууц төвчөөний 179-р зүйл. Чингис хаан Алтан Хучир хоёрт үг дайхдаа ингэж дуусгадаг. Энэ гурван мөрөн гэдэг нь хэрлэн, онон, туул голууд байх магадлал хамгийн өндөр. Мөн их зохиолч Дашдоржийн нацаг дорж алдарт миний нутаг шүлэгтэй хэрлэн онон туулын тунгалаг ариун мөрнүүд гэж магтсан байдаг. 2003 оноос хойш ЮНЕСКОгийн дэлхийн усны үнэлгээний хөтөлбөр гэж гардаг болсон. Уг тайланд дэлхийн бүх усны 97.5% нь уух боломжгүй буюу далай тэнгисийн шорвог ус, 2.5% нь гол мөрний цэнгэг ус эзэлж байгаа тухай дурдсан байна. Түүнчлэн уух боломжтой ус нь ердөө нийт усны 0.3% байна. Дэлхийн бүх усны 97.5% нь шорвог ус, 2.2% нь мөсөн гол газрын доорх ус, 0.3% нь шууд уух боломжтой цэвэр ус эзэлж байна. Монгол улс бол өндөрлөг бүст оршдог хамгийн цэнгэг устай нутаг. Мөн манай улсын томоохон голууд өндөр улсаасаа их аван Монголын тал нутгаараа мэрэлцсаар хэлт даван урсаж байгаль энэсээ болон хойд мөсөн далайд нийлдэг. Тухайлбал хамгийн урт гол болох орхон гол хангаа нуруунаас, хэрлэн онон туул голууд хинтгийн нуруунаас, завхан гол отхон тэнгэр хайрхнаас их аван урсдаг. Бидний өвөг дээдс бидэнд энэ дэлхийн хамгийн цэнгэг усыг, хамгийн цэвэр агаарыг үлдээсэн. Харамсалтай нь бидний талаас илүү нь өвлийн саруудад хамгийн бохир агаараар амьсгалж байна. Монголын томоохон голууд дэлхийд даяар хөндлөн голд урссаар, олон харь хэлтнүүдийг ундаасаар, бүх амьд биетийг дэтгсээр хойд мөсөн далай, номхон далайд цутгадаг. Бидний хөвсгөл нуур энэ дэлхийн хамгийн цэнгэг устайд тооцогддог. Тэгэхээр монголчууд бид хүн төрлөختний өмнө амьдралыг дитгэгч усыг цэвэр тунгалах байлгах хариуцлагыг хүлээсэн үндэстэн юм. Үүнийг тэртех 800-ны өмнөх бидний өвөг